Зайдас болгонд мандах өдөр байдаг. Зайцхан яах гэсэн юм бэ? Завгүй байна уу? Чамд өнөрдөх кекснүүд байгаа штэ. Дараа болё зайцхан, хоёулаа дараа тоглоё заа юу? Чамайг тоогоод хоол өгч хамт олдохгүй байгаа биз? Иддээ гэцхэн найзаа. Ингээд зайцхны гарч салхилуулахгүй мө? Завгүй байгааг харахгүй байна. Сүүгээс асуу салхилуулна биз? Би ч гэсэн завгүй байна. Шоко, өнөөдөр та салхилуулчих уу? Би л гарч салхилуулахаас зайцхан гарч салхилах уу? Битгий хүн дээр тусгаж аваарай. Ард өсчний газар их завгүй байгаа. Тэр хоёр нохойдоо анхаарал тавьмаар юм. Гэхдээ явандаа сайжрах байхаа. Амравай нүү. Ядарсан хөгшин мантун бууцэнд түрхэл амрааж болгосон болов. Амар ирхмэ. Танд өөх юм хийгээд өгөх үү? Би бүгдийг харлаа. Юу харлаа гэж? Чи багтаа сүүний хайрцгаа уржчихсан юм байна шүү дээ. Сүү талаар нэг цасагдсан. Абэж хоёр ч балмагдаж цочирдсан. Бүгдийг харж байна. Асгарсан сүүний араас их уйлсан. Тийм ээ, бүгд үнэн. Та мэдэж байна штэ, гэхдээ яаж мэдсэн? Би бүгдийг мэднэ. Ноён талхнаас юу харагдаж байна? Ичмэр зүйл байна уу? Их зүйл байна. Тайз харагдаж байна. Юу? Гэрэл төлгөн нүд сохдмор ялбач байна. Үдгчдийн алга ташигчмээ сонсогдлоо. Ноён талх залуудаа жүжигчин байсныг та яаж мэдсэн юм бэ? Ноён мантун бууцны хүч хязгааргүй. Өнгөрсөн амьдралыг төдөөгүй бас ирээд өгч гэсэн хардаг. Талхны мухлаг хотын хатан хүртэл ноёнд үзүүлж харуулдаг байсан. Дээрээс нь бидний амьдралын нүүр ус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан. Одоо надад өөр юм харагдаж байна. Өр бусын зүйл. Энэ нохойны ирээдүй бас эзнийх нь. Зайдасхан яам гэж? Энэ нохойд санаа тавьдаг хэн нэгэн цамхагт ордонд амьдрна. Цамхаг ордоо. Эзэн хааны өргөн чүтэ. Мянган машины крашта. Арай болгон стейк хавчид нь хэмжээлшгүй баян амьдрал хүлээж байгаа. Зайцхны эзэн гинэ? Үнэн гэж юу? Бүгдийг харж байна. Нэг нь ч худлаа биш. Зайдас хаан хоолой дээрээ. Үгүй шүү. Наадах чи нэгдэж болохгүй. Зайцхан бүр гоё хоол идэх хэвээр. Дандаа л иддэг штэ. Зайцхан хамгийн чанартай гиднэ. Амтад борцолсон үхрийн мах. Наашир бицхан найзаа. Энэ бас органик юм шиг байна. Зайцхан хаач гээд байгаа юм бэ? Хүрээ дөрвөө найз. Зөвхөн чам зориулж үхрийн хавирганы махан стейк хийлээ найз минь. Байцаараа зайцхан миний авчирсан хоолыг идэх гэж байсан шүү дээ. Наад хогийг чинь идэхгүй. Борцолсон мах гэдсийн өвдөгчгөн. Ма, идэрэ. Идэ чам зориулсан юм. Зайцхан гарч салхилах уу? Хардаа чиний шин хөзөвч. Өхөрдөм жаахан хөлийг чинь хамгаалнаа. Шинэхэн гутлаа өмсөөрэй. Та яах гээд байгаа юм бэ? Зайцхан шагаага булгалчгаад байхад тоож хараагүй үсттэй. Өдөр болгон дасгал хийж байх ёстой штэ. Хардаа хамгийн мундаг залуу зориулсан тижээвэр амтны тэрэг. Гаявцгай, манай энтхий юунд чи хамгийн дуртай? Хөгжилтэй байла. Дасгал хийсэн юм чинь хоёулаа усанд орох уу?
Хардаа жаалаа. Тэжээвэр амтны жакузита байна. 3 сарын цалингаар авсан юм. Гэхдээ би хайртай нохондоо зориулж авсан. Арай ван гэж нэрлээд угаа энэ хувиндаа усанд оруулах гээгүй үсттэй. Санаа зовлтгүй. Аав нь чамайг авна. Хааш навч байгаа юм бэ ноён толгоо? Хөөх. Харав? Хамаагүй дээр. Энд чинь юу вэ? Япон стилийн халуун аршаан зөвхөн зайдас л орно. Энэ чамайг халамжилдаг байлээ. Ноён талах. Амар байна уу найзуудаа. Хөгшин мантун мууц энүүгээр өнгөрч явна. Эрхмээ хардаа би зайдсаныг сайн харж байгаа. Зайдсгаа чи миний нохой тийм ээ? Наадах чинь худлаа шүү. Зайцхан минийх. Үгүй би гэрт авчирсан. Тиймээс миний нохой. Үгүй миний үс чинь дамжирдаг шүү. Энэ хоёр хоорондоо маргаж явахаар нохоогоо анхаарах хэрэгтэй байсан юм да. Тийм ээ, хилцээд тусална. Би зүгээр л ажлаа хийж байгаа шүү дээ. Май ярилцсан ясараа. Хамтран ажиллах таатай байлаа, дараа уулзъя. Шокогийн инээмсэглэл. Шоко өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яаж гисэн бэ? Өнөөдөр бол талхны мохлог хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр хол үгэн жаргалтай. Би талхны мохлог хотын захиргаанаас явж байна. За, тав тамарил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрхэн байна. Зүсье. Ажилчид нь салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж байна. Үгүй байлгүй дээ. Манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эрхмээ, энэ ажилчин жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээлвэ. Надад тэр мөнгө хэрэгтэй штэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энээмсгэлж гэж болдгүй мө. Миний тэнэг царай энд ч энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээшгээд үзье. Хардаа. Энэгээр таныг цаавал инээлгэндээ. Хийж хурж байна. Юу? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаалга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? Хардаа яах вэ? $1 төлөө хийн ч ирэхгүй штэ. Ой, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа морилцгоо. $7 супер шагналын төлөө шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхийн үнэртэй хэдийч дэндүү хөөрхөн царайтай яцлаг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд биш аа юу? Энэ нь инехгүй байх гэж байхгүй штэ. Хардаа,
Энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй л үдээ. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөлөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлага биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч сая долларын царай. Гэхдээ хэд халуун температурт түлэгдэн. Цуцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ. Хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг илэрхээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Ягаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Ягаад гэвэл ундаа шиг амттай. Ихэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах вэ Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөгч бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хашаалтаа шиг уу? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наа тэнэдэг чинь засаад өгье. Ой, наад мөнгө матан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл иргэж ирээсэ. Гэхдээ л тэмцээ өрсөлдөнтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусадчиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн биз дээ? Танд илгэмж ирсэн байна. Эхмээ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инээлгэх тэмцээний ялагч бол энэ хүнтэй ажилласан. Баяр хүргэе. Энэ шагналын $7 чинийх боллоо. Зээж бодолтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гардгийг. Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, чери 10,000 гэхээр 40,000. Ягаад 50,000 түлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус засуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөр чин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчих нь 24 хасхан 425 нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Ийм мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө?
Ноён тавха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодолт сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхийг чигнэмэг математикта сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтгаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн бай. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байж гоо. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгссөн 11 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 144 шок 3-4 хэдвэ? Хэдвэлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна да. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад л хамгийн мөн байлдагч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ди том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Чиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаасаа л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон бай. Энэ удаагийн шалгалт нь хэн төрүүлсэн бэ гэвэл шок. Сайн бай. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шок. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа, яагаад байгаа юм бэ? Нананана. Я. Наадах чинь юу вэ? Нананана. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодолтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү.
Үгүй энэ ч одоо юу гэж вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13,928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11,693. Хөөх захирлаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэх хэвдэ. Сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг үгүй асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87,642, нэмэх нь 24. Язгарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Нэг шүрмэс татхнэ. Шоко, наннан бүжгэлэх хэрэгтэй шүү. Энэс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч чаваа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрч гэлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрч гэлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин тий. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнээр баярлаж байна. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Суу. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалта. Ноён талах ирчихсэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яадаг. Алуу, шагнал нь 1 сая. Алуу, шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдсны хоол өгнө. Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд зөвлөжчихжээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ?
Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайц чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайд. Аха. Өдий болтол бүх тэмцээнд төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайц үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол цаадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх цаадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Адга. Одоо яана. Сайн байна. Голтага. Олон зайдснууд хасагдж байгаач. Хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүр. Хэдэн зайдас тавж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд. Инк Дулдури. Тэгээд ноён талхны өсчний газрын зайц тавлаа. Тийм ээ. Зайцхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зоволтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саатуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол Айкугийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүгээр нь өөр хилэн ихтэй хорон санаад таарт. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч үү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлэр хэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгцыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгдас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлэр хэмдээцээ.
Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайн нэг ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайдсвал хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайдс байлаа. Зайцхан маань эцсийн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд үлдчихсэн болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайн шилдэг, Сэтгэлэн шилдэг, Талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол Толгойнч энгийн, Царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол гоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайдсыг гойж, илүү гоё болсон зайдс нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж яах юм бэ? Өөртөө богино гэдгийг хэмжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Тэр хачч ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Алгачны хотын шилдэг үсчин ноён талх. Ноён талгаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаалтан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд Талхны үсчний газрын зайдсыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг вүлээ? Зүг. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлдөх гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, Талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа та дунгуул байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайдсыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод өгье. От савьяастай үсчин итгэгээр. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломж шүү. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаахыг одоо шууд зөөрингийн явуулаарай. Хатан хаан та тавьшил. Одоохондоо тэмцээ дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнэ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Талхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний авраг Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нь өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна.
За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой штэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үүсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хамбаг. Байгалийн дүр төрхөөрөө гайхамшигтай байх шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 3 оноо өглөө. Энэ удаагийн тэнцэний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялна гэдэг байгаа л да. Ноён талах биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талх арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол зайцхан чи. Гэнтэн байлээ. Айхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өө түмэн урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Аргагүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ. Зайцхан одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа.